Эцэгтэй сангаас 50 сая төгрөгийг хэрхэн зарцуулах вэ сэдвээр санал асуулга явуулж эхэлжээ. За тодорхойлох юм бол эцэгтэй ургамлын тосны борлуулалт тутамд 100 төгрөгийг сайн улсын санд хуримтлуулдаг байна. 2026 оны 2 дугаар улирлын байдлаар 50 сая төгрөг цугларч энэхүү мөнгөөр эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн хөгжлийн чиглэлээр ямар бодиттой ажилд зарцуулах вэ гэдгийг иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх юм байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа аливаа төсөл хөтөлбөр хандив тусламжууд үр дүнд хүрэх нь чухлаа. Тэгвэл эцэгтэй нэрийн ургамлын тосны брендийг түшиглэн байгуулагдсан эцэгтэй санд одоогийн байдлаар 50 сая төгрөг цуглжээ. Урьдчилсан байдлаар 3,000 хүний дунд санал асуулга явуулахад эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн чиглэлүүдээр зарцуулах 4 үндсэн сандууд авмгаалжээ. Иймээс 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл олон нийтийн дунд санал асуулга явуулж хамгийн олон давхарсан саналын дагуу хандив тусламжийг үзүүлэхээр болсон байна. Эхний байдлаар бид 50 сая төгрөгийг энэ санд цуглуулсан байна. Тэгэхээр энэ 50 сая төгрөгийг бид хэрхэн яаж зарцуулах вэ гэдгийг бол олон нийтийн нээлттэй санал асуулгын үүднээс ерөнхийдөө хэрхэн зарцуулахаа шийдвэрлэе гэдэг ийм саналтай байгаа гэсэн. 3,000 гаруй хүнээс санал авснаас 4 чухал асуудал хамгийн түрүүнд тавигдсан. Нэгдүгээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа эмэгтэйчүүдийн хаалтын анги, хоёрд нь улсын томоохон төрх эмнэлгүүд, гуравдугаарт нь хүүхэд хамгааллын байр гэж яригддаг 108 утас. За хүүхэд хамгааллын байр, дөрөвдүгээрт нь хүүхэд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сургууль бас 25 дугаар сургууль. Энэ дөрвөн асуудал дээр маш олон санал ирсэн. Борлуулалтын орлогоос 1 литр тос тутмаас 100 төгрөгийг одоо энэ санд хандуулад энэ сан цаашаа одоо нийгэмд хэрэгтэй, ялангуяа эмэгтэйчүүдэд, эцэгтэй нарт хэрэгтэй нийгэмд сайн сайхан ажлуудыг хийгээд явна гэж үзэж байгаа учраас Сэлэн үйлдвэр буюу одоо Майнтеж компани маань энэ дээр хамтарч байгаа. Эцэст нь хэлэхэд бол эцэгтэй санда одоо үндэснийхээ үйлдвэрлэгч одоо бидний томоохон брэндүүд гэж хардаг энэ компаниудаа бас нэгдээсэй гэж бас уриалж байгаа. За санал асуулгыг www.seling-factor.cgmn гэсэн вебсайтаар авч байгаа юм байна. За санал асуулгын дүн болоод эцэгтэй сангийн хуримтлалыг тогтмол олон нийтэд ил тод танилцуулж хагас жилийн дүнгээр хамгийн их санал авсан ажил зарцуулах юм байна. Мөн эцэгтэй сангийн зүгээс энэхүү хөтөлбөрөө цаашид тогтмол үргэлжлүүлж борлуулагдсан 1 литр тос тутмаас 100 төгрөгийг эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлсэд иргэдийн оролцоонд тулгуурлан хандуулж байх юм байна.